Өчүүхэн зүйлсээс агуу зүйлс улиран тохиодог билээ. 1820 оны хавар асуултуудаа хариу ирсэн жаалхүү ойн цорхойд хөл тавьжээ. Итгэлийн үр баруун Нью-Йоркийн хөрсөнд суулгаглаа. Цаг нь болохоор энэ нь дэлбэлж, үр жимсэн авчран, ертөнцийг дүүргэн ургаж, сая хүн Есүс Христэд итгэх шинэ итгэлийг олж авах болно. Энэ бүхэн итгэлийн нэг л жижиг алхмаас үүдэлтэй. Йосеф туслаарай. Чигтчлээ. Халтарчлаа. Би 1805 онд сайн эцэг эхийн хүү болон мэндэлсэн. Тэд ямар ч бэрхшээлээс айлгүйгээр Христийн шашинд намайг сургасан. Баярлалаа, Кэтрин. Өчигдөр бид Иохны сайн мэдээнээс уншсан. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгэн өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хэн ч мөхгүй, харин мөн хамтай болох юм. Хөөгтүүд минь, Есүс Христээс өөр авралт хүргэх ямар ч зам байдгүй бүү мартаарай. Энэ өдрийн төгсгөлд бид гэр бүлээрээ таны өмнө бүхийн Мотраста нэрдэг олон адислалд талархаж байна. Эцэг маань өнөр өдгөн гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу хөдлөмөрлөдөг байлаа. Татаарай. Өндөр Батү хашаа болох ёстой шүү. Тиймээс чи нэмэр болж чадах хүн бүрийн хүч түүнд хэрэг болдог байсан. Би бага наснаас дотоод сэтгэлийнхээ сайн сайхны төлөө санаа зовх болсон. Бидний амьдарч байсан газар шашны сэдвээр ер улсын өөмэн дэгддэг байлаа. Аллилуйя. Хүмүүсийн дунд баггүй хагарлыг үүсгэж байсан шашны янз бүрийн бүлгүүдэд олон түмэн нэгдэж өөр өөрсдийн итгэлийн төлөө зөрчилдөж байсан. ертөнцийг бүтээхээс өмнө та нарын хэнийг ч аврахаа Бурхан шийдчихсэн байсан. Та аврагчихсан уу? Одоо тийм гэж юу дээ? Та нараас тэгээд хэд ч аврагдсан юм бэ? Юу гэсэн үг юм бэ аврах гэж? Ахын ч гэсэн мэдмээр л байна. Бурхан ариун бичээсүүдэд унсан хүн аврагдаж чадахгүй гэж дахин хэлсэн. Зөвхөн Бурхан л биднийг аварч чадна. Гэхдээ тэр хүсэхээс бусдаар бол энэ боломжгүй. Хэн тэрний сунгасан хүчит гарт хүрч чадах вэ? Эзний нэгүсэл бүх нүгэлтнийг аврахад хангалттай. Ахагч нараа, та нарт итгэл байна уу? Та нар их эзэнд итгэлийнхээ бодитойг харуулхад бэлнэ үү? Ава, Юу гэв? аврагдсан нь бид яаж мэдэх вэ? Бурхан өөрийнхөө хэдхэн л хүүхдийг аварна гэж би бодохгүй байна, Йосеф. Чи яах ёстойгоо олж мэднэ гэдэгт би итгэж байна. Библиэд гуй та нар хүлийн авна гэснийг санаж байна уу? Бид итгэлтэйгээр гуйвал Бурхан бидэнд юу хийх ёстойг үзүүлнэ. Аав яагаад сүмд ирдгүй юм бэ? Аав нь маш их итгэлтэй Вильям. Бид Есүс Христэд итгэж байгаа учраас Аав нь сүмд ирдэг. Аав яагаад сүмд ирдгүй юм бэ? Аав яагаад сүмд ирдгүй юм бэ?
Гэхдээ үүнийгээ зарим хүмүүсээс арай өөрөөр илэрхийлдэг. Хэрвээ та нар буруу сургаалыг хүлээн зөвшөөрч, буруу сүмд нэгдвэл амьдралынхаа турш харанхуй жихүүдэс дунд амьдрах болно. Иймээс аль урсгал нь хамгийн үнэнд ойрхон бэ гэдгийг олох ёстой. Энэ чинь л та нарын нэгдвэл зохих ёстой сүм юм. Гэхдээ аль номлол нь үнэн гэдгийг би яаж мэдэх вэ? Хүний өгч чадахгүй, бас авч чадахгүй тэр мэдлэгийг бид бурхнаас л олж авах ёстой. Библи нэг л эзэн, нэг л итгэл байдаг гэж заадаг штэ Йосеф. Яагаад тэгвэл зөрчилдөөн байдгийг? Бид бүгд л өөртөө зөв хариулт олохыг хичээсгээдэг. Тэгэхээр хүн бүр зөв нэг л хариулт байх ёстой биш гэж юу? Түүнийг дагаад та нар нэг юм. Тэр худалч Өөр бүлгүүдийн хоорондох уймын сөргөлдөө нагуу байлаа. Тийм болохоор над шиг баг залуу хүнд хэнийх нь зөв, хэнийх нь буруу гэдэг тодорхой дүгнэлт хийхэд боломжгүй байсан юм. Харав. Ингэж хийдэг юм. адмиралын оршин суугчдаа. Энэ өдрийг бид эрх чөлөөний хог тэмдэглэцгээж байна. Үүнийг эцгүүд маань цус нулимсаараа олсон билээ. Йосеф юмнуудаа харж байна. Ээж нь талхаа өгдөө. Чамайг ойрд сүмд харсангүй Йосеф? Таны бидэнд хэлж байсан шиг аль номлол нь үнэн болохыг мэдэх гээд л. Тийм үү? Сонил юм. Бүх бардмын хүмүн. Аврал чинь дээсэн дөрвөн дээр байна. Бурхан ийм их самурлыг эхлүүлэгч биш гэдгийг тунгаах зураа би энэ сэдвээр илүү ихийг судлахаар шийдлээ. Таны үг бол миний хөлн дэх дэнлүү, миний замдах гэрэл юм. Йосеф, чи дэндүү их санаа зовж байгаа юм шүү. Зөв хийхийг л хичээж байна гэн. Тийм үү. Энэ их өмөний үед оюун бодолд мань гүн эрх цэвлэл бас их хүндрэл бий болсон юм. Гой, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гойдог хүн бүр аавн, ирж хайдаг хүн олно. Тогшдог хүнд нээгдэнэ. Явцгаая хүүхдүүд. Алуу. Бурхан залбиралд хариулдаа гэдэг нь тэр захирддаг. Харин хүмүүсийн залбирал түүнийг захирдаг гэсэн хэрэг. Бурхан бид нарт бүгдээрэнд нь сэтгэх чадварыг өгсөн. Тэгэхээр бид өөрсдийнхээ төлөө шийдвэр гаргах чадвартай. Үг үзэл бодлон энэхүү тэмцэл дунд чухам юу хийгдэх ёстой вэ? Эдгэр бүлгүүдийн аль нь зөв бэ? Энийг би хэрхэн яаж мэдэх вэ гэж байнга өөрөөсөө асууж байсан юм. Та тэгээд юу гэж бодож байна? Аавын хийснээр бол жинхэнэ хариулт бурхнаас л ирэнтэй. Их эзэн өөрийнхөө хариулт юм Йосеф. Өөрийнхөө зөв гэсэн цагтаа ямар ч л гэсэн хариулт юм. Хэрвээ та нараа хүүхдүүдтэй сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол Тэнгэр дэх эцэгтэй нь өөрөөс нь гойдог хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй босов.
Би өөрөө гэж чаднаа. Би туслая л да. Хэрвээ та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруу шаалгүй өгөгч бурханаас гуйг. Тэгээ түүнд өгөгдөх болно. Харин тэр итгэлээрээ гуйг. Судрын ямар ч хэсэг энээс илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан хэзээ ч үгүй юм. Энэ нь миний зүрх сэтгэлийн бодол болгонд агуй хүчээр нэвтрэн орох мэт санагдлаа. Би энэ талаар дахин бодсон. Учир нь хэрвээ хэн нэгэн хүнд бурханаас мэрэгэн ухаан хэрэгтэй бол тэр нь би байв. Харин яаж үлдэхээ би мэдсэнгүй. Бүхнийг чадагчийн бэлтэнд хэлж байгаа бидний мөнхийн авар Шашны багш нар судрын яг адил хэсгийг өөрөөр ойлгодог байсан нь Библиэд хандан асуудлыг шийдэхэд итгэлтэй байх явдлыг үгүй болгодог байсан. Асуултын хариулт судрууд дээр байдаг. Эцэст нь би нэг бол харанхуй төөрөгдөлдөн үлдэх эсвэл Яаковын зааснаар бурханаас асуух хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Ингээд би урдчилж төлөвлөсөн газараа ирлээ. Эргэн тойрноо харж ганцаараа байгаагаа мэдээд өвдөг сүгдэн зүрх сэтгэлийнхэн бүхий л хүслийг уудалж эхэлсэн юм. Нарнаас ч хурцаар гэрэлдэх галан багныг би харлаа. Гэрэл алгуурхнаар доошилсоор дээр минь ирж тогтов. Тэр хүү гэрэл миний дээр тогтох үед агаарт зогсож буй дүрслэн хэлхийн аргагүй сүрж авхлан гэрэл гэгээр дүүрэн эрхэмсэг хоёр хүнийг би болгоолоо. Нэг нь нэрийг минь дуудаж нөгөөгөө нь заана. Йосеф, энэ л миний хайртай хүү. Түүнийг сонсох дүн. Их эзнээс асуух гэсэн зүйл маань энэ олон бүлгүүдийн аль нь зөв болохыг мэдэж ингэснээр тэр бүлэгт нь нэгдэх явдал байлаа. Хариулт нь намайг алинд нь ч нэгдэх ёсгүйг өөр олон зүйлийг тэр надад хэлсэн.
Ээжээ. Өнөө үед үзэгдэл ээжтэл гэж байхгүй. Иймэрхүү миний ярьсанд итгээгүй дин би хэнийг ч буруутгах. Наадах чинь цэвэр тэнэглэл. Хэрвээ энэ зүйл надад тохиолдоогүй байсан бол би өөртөө ч итгэхгүй байсан. Үзэгдлээ. Үзэгдэл гэж байдгүй. Иймэрхүү балаа зүйл цагаа битгий үрээ. Одоо явж үз. Гэхдээ л үзэгдэл харсан минь үнэн байсан. Би үнэхээр гэрэл харсан. Тэр гэрэл дундах хоёр үнийг бас харсан. Тэд бодтойгоор надтай ярьсан. Би үүнийг мэднэ. Орхон ч бас мэднэ гэдгийг би мэдэж байна. Тийм болохоор би өгөөсгөж чадахгүй. Ямар нэгэн өвлийн үн адислуудаас харагддаг билээ. Наадах чинь эрдэн шиш юм уу? Йосеф бурхнаар дуудагдсан бөгөөд түүнд хийх ажил байв. Йосеф Смитээр дамжуулан их эзэн сайн мэдээний бүрэн байдлыг агуулсан нэгэн шин судрыг илэрхийлсэн юм. Хүмүүний үрсэд аврал ирж чадах тэр нэгэхэн ч өөр нэр өгөгдөхгүй бөгөөд зөвхөн төгс хүчит их эзэн Христийн нэрээр мөн Энэ ном нь Бурхны хүч билгээр орчуулагдан Моромны ном Есүс Христийн бас нэгэн гэрээ болон хэвлэгдэжээ. Хэрвээ та нар Христэд итгэлтэй байж чин сэтгэлтэйгээр үнэн хүсэлтэйгээр асуух хаваас тэрээр үүний үннийг ариун сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно. Ариун сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үннийг мэдэж болно. Амьд бошиглогчороо дамжуулан их эзэн өөрийн сүмийг сэргээжээ. бид нэгдэж сүм байгууллаа. Үүнийг Сайн мэдээний бүрэн байдал гайхамшигт энгийн чинараараа дахин бий боллоо. Иймийн тул их эзэн бибээр дэлхийн оршин суугчид дээр ирэхэд тэрхүү суйрлыг мэдхийн учир сайн мэдээний минь бүрэн байдал дэлхийн төгсгөл хүртэл тунхаглагдахын тулд өөрийн үйлчлэгч Йосеф Смитийг дуудан Тэнгэрээс түүнд ярьсан болов.